сайн байцгаана уу? Энэ мэдээлэг үзэж байгаа цаг үеийн мэндийг та бүхэнд онцгойлон өргөе. За манай энэ суваг болон Библийг судлана. За Библийг судлахдаа түүнийг шашин гэсэн үднээсээ судлахгүй. За Библи бол хүн төрлөختөнд хамгийн ихээр борлуулагдсан үн цэнтэй ном гэдгийг бид бүгдээрээ мэднэ. За яагаад тийм үн цэнтэй байгаа юм бэ? Түүний нууц чухам юунд байгаа вэ гэдгийг шинжлэх ухаанчтай талаас бас тайлбарлаж үзнэ. Тэгэхээр 21-р зууны хүн болгон энергийн зуун гэдэг байна. За энергийн зуун гэдэг нь юу юм бэ гэхээр энэ дэлхий дээр байгаа бүх зүйлсээс квант жижиг бөмбөсөс бүрддэг. Тэр жижиг бөмбөс нь бүгдээрээ үргэлж давтамж тодорхой хэмжээний давтамжийг өөрөөсөө ялгаруулж буцаад тэр давтамжтайгаа ижил хэмжээний давтамжийг бас хүлээж авдаг. За тэгээд энэ нь бол физикийн квантын онолоор бол орчин үед хүнийг түүний зүй тогтлоо, түүний зан байдал, эрүүл оршин байх, амжилттай байх, амжилтгүй байх энэ бүх зүйлсийг квант онолоор бол нэгэнт ингэ тайлбарласан байгаа. За энийг манай Монголын гадарт эрдэмтэд энэ бүгд дэлхийн шилдэг 200 эрдэмтний нэг хүн хүртэл манай Монголд байгаа. За тийм учраас энэ квантын онолыг нээсэн. За энэ ертөнцийн бүх хууль зүй тогтлыг нээсэн энэ агуу эрдэмтэд бол бүгд Библийн суурьтай. За өөрөөр хэлбэл ертөнцийн зүй тогтолд өөртөө захирч өөртөө ертөнцийн зүй тогтлоор амьдруулсан хүмүүс юм амжилтанд хүрсэн нэгэнт мэдрэгдсэн. За ийм учраас эхний оршил хичээл маань талархалтайгаар залбирч квантын онолоор Бурханаас илгээсэн ариун сүнсээр хооллож аз жаргалтай байх нь гэсэн ийм сэдвэн дээр ярих гэж байна. За тэгвэл бидний Бурхан бүтээсэн. Тэгэхээр хэн нэгэн эхлээ бүтээсэн байж таа. Тэр нь ер нь Бурхан байх. Тэгэхээр Бурхан бидэнд энэ хоёр гарыг харамгүйгээр хайрлсан. За энэ хоёр гар нь 5 хуруутай. За ингээд энэ 5 хуруугаа эрхий хурууг 1-д 7 хурууг 2, дунд хурууг 3, ядам хуруу 4, за чигчийн хурууг 5 гэсэн дугаараар тэмдэглэе. За мөн солон мөн 7 өнгөтэй байдаг. Бидний энэ он сар цагийн хаанди бас 7 гаригтай байдаг. За тэгээд гэтэл монголчууд 7-гийн таг дордохын 7 гэдэг. Гэтэл энэ 7 нь яг үндэ квант онолоор хамгийн сайн тоо байж таарч байгаа. За тэгвэл энэ 5 гар ямар учиртай юм бэ? Бид нар залбирахын тулд аль шашин байсан ямар ч байсан гараа хооронд нь хавсрах юм уу? Эсвэл гараа дээш нь өргөж тэмээлгэх ч юм уу? Тэмээ ийм байдаг. За дараа нь ховсын эмчилгээ хийдэг хүмүүс бол гарын төвнөрөөр хийдэг. Тэгэхээр энэ гар гэдэг нь чухал бас энергийн их сурвалж болж таарах нэ гэж бодож байгаа. За энэ бол солонг хэрхэн үүсдэг талаар энэ физикийн туршилтын энэ гурвалжин призм. За гурвалжин призмээр энэ нарны гэрэл гэх байгалийн гэрэл орж байгаа. Тэгэхээр энэ гэрэл бол энэ призм дотроо ингээд за энэ ихц тус учраас тусгалын өнцөг нь 0 буцаж суурлын өнцөг 0 ингээд ихц тусаж орлоо. Энэ агаараас шилээ орчинд орсорч ирсэн гэрлийн хугарлын үзэгдэл явагдаж байгаа юм байна. За тэгээ гэрэл ингээд энэ байгалийн энэ гэрэл хугарснаар энэ 7 өнгө үүсдэг. За энэ 7 өнгө нь санамсаргүй дараалал биш. Үнэхээр зүй тогтлын дараалал оршин тогтнодог. За яг энэ нарийн үнд ингээд улаан, улбар шаар, ногоон, цэнхэр, хөөхөө тэр нийл яган гэсэн юм 7 өнгө гэдэг байна. За энийг та бүхэн дунд сургуульдаа урд замаар шагдар ноёны цэрэг хайтарч явна гэсэн ийм үгээр физик хичээлээр ингээд судалсан байгаа. Тэгвэл энэ 7 өнгө чинь гэрлийн долгионы урт ба давтамжаараа ингэж суурчж ихсдэг байх. За энийг нь бас одоо янз бүрийн дизайнер за юмд бол өнгөний уусалтай гэж ингэж бас үздэг байгаа. За тэгвэл нөгөө талаас энэ бяцлаглалын юунд бол хүнд 7 чакра байдаг, 7 хурд байдаг гэж ярьдаг.
За тэр 7 хүрдмэн бидний амин чухал тийм энерги бөөгнөсөн хэсгүүд байж идэг. Тэгэхээр эндээс хамгийн их энергитэй нь одоо энэ ягаан өнгө гэж идэг. За улаан бол хамгийн бага энергитэй, хамгийн их долгионы урттай, хамгийн бага давтамжтай дан өнгө. За тэгвэл энэ улаан гэрлээс эхлээд энэ 7 чакранд харгалзах өнгөнүүд ийм байгаа. За энийг яг ярьсан байх гэхээр энэ байгаль бол нэгдмэл зүй тогтолтой юм аа гэдгийг харуулах гэж бас өөрийн бодлоо илэрхийлж байна. За тэгээд 7 гарагт байгаа бурхан 6 өдөр ажиллаад 7 дахь өдрөө амарсан байгаа. Тэгэхээр энэ Христийн сүмэд бүтэн сан эдэрт амардаг нь бас яг тийм бурханы зарчмаар явж байгаа. За ингээд бид энэ 7 энэ тухай яри. За ингээд нэгдүгээр дугаарсан эрхийн хороо. За энэ бол өндөрт өрөх залбирал. Тэгэхээр бид нар Монгол эрхийн хорооны тухай янз бүрийн зүйл байдаг те. За нэгдүгээр өндөрт өрөх залбирал. Тэнгэрт байгаа бидний эцэг минь нэрт нь ариунаар дуурсагдаг гэж ингэж эхний залбирал маань ингэж эхлэх нэ. За ингээд энийг энэ та бүхэн англи хэлээр нь ингэж байна. За хоёрдугаарх маань бидний энэ заагч хуруу буюу 7 урх хуруу байгаа. За 7 урх хуруугаараа юу гэж залбирах юм бэ гэхээр таны хаанчлал ирэх болтугай. Хүсэлтэн тэнгэрт шигээ газар дээр болтугай байх болтугай гэж байна. Энэ маань юу гэсэн үг юм гэхээр Тэнгэрийн хаанчлал газар дээр бидний төлөө байгаасаа гэж байна. За гуравдугаарх нь дунд хуруу. Энэ бол хэрэгцээний залбирал. Өдөр тутмын юм талхыг энэ өдөр бидэнд өгөөч гэсэн байх нэ. За дөрөвдүгээр хуруу бол бидний ядам хуруу. За энэ ядам хуруу бол ер нь бас хүн болгонд тэнийхтэй бас асуудалтай байдаг. Гэхдээ энэ бол энд нэг амтаа гарчиж бид өртөнгөдөө уучлсны адил бидний өрийг мөн уучлаач. За уучлалын тухай залбирал ядам хуруунд орногдож байна. За 5 чигчийн хуруу бидний хамгийн жижиг хуруу байгаа. Энэ бол хамгаалалтын залбирал. Биднийг сорилтонд бүү оруулаач. Харин бузар муугаас гítэлгээч гэж хамгаалагч гэсэн утгатай. За ингээд 5 хуруунд ингээд харгалцсан юм үнэхээр талархалтай залбирал байх нь байна. За тэгээд 6-ад нь бурхандаа бүх алдрыг өргөе. Өргөх залбирал. За учир нь хаанчлал, хүч чадал, алдар, сүр үйлт таних юм аа. Амен. За 7-д нь тэнгист байгаа бидний эцэг минь та бол ариун, та бол төгс төгөлдөр, таны сайн, таны төвчээс тань хязгааргүй. За таны хайр ба инрэлд төгсгөл гэж байдгүй. Төгсгөл байдгүй гэж байна шүү дээ. Энэ бол бас гайхамшигтай. За ийм учраас Библийн 1-р Тесалоник 5:18 гэсэн ишлэлнүүд бүх нөхцөл талархах тун гэж. Энэ юу гэж юм гэхээр бид энэ дэлхий дээр байгаа учраас амьдралын сар зүйл, сайхан зүйл бүгдтэй л байна. Сар зүйлтэй тохиолдсон талархах тун. Яагаад гэвэл бид нар тэр сайн зүйл бол Бурханаас бидэнд илгээсэн зүйл, сар зүйлэл бид өөрсдийгөө мэдэх гэж явснаасаа тэр сар зүйлээрээ бид нар яагаад талархах юм гэхээр зовлон бэрхшээл дундаас талархах тун гэж. Зовлон бэрхшээл буюу түүнийг асуудал гэж нэрлэнэ. Энэ асуудлын дунд бид оюун ухааныхаа нөхөн төжилтөнд орж ухаарл авч тэргээр тийм хэмжээний тэр асуудалтай бэрхшээл асуудалд хүртлээр бид өөрийгөө тэгж буруу удирдах явсныгаа мэдрэх тийм хязгаарын цэг юм а гэж ойлгох нэ. За ингээд дараагийнхан оролт юунаас нэгэн цовгоор бол Грекборны зорилгоор өдөрдүүлсэн амьдрал гэсэн энэ номын тухай номыг уншиж за үүнтэй холбоотойгоор бас талархалтайгаар амьдарч талархалтайгаар залбирч өөрсдийгөө
хэрхэн бүтээж аз жаргал амьдралын асуудал бүхнийг Бурхны үгээр хариулж чадах тухай сурна. За тэгэхээр бид асуудал тулгарвал Бурхны үгээр хариулдаг гэсэн үг. За Бурханд боломжгүй зүйл нэгийг ч үгүй. Бурхан бидний өмнө байгаа асуудал бүрийг мань Бурхан гайхамшиг болгон хувиргасан байдаг. Тэгээд талархалтайгаар Бурхныг хамтран судалцгаая. Та бүхэн манай сургийг дагаарай.